Хамгаа сайртай наран ичи даш цэвгийн алтан туяада хөрсийн баярын галцогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье гэсэн өнөөдөр бидгэснийг зориулан уламжид харж ирэн залгаж байгаа. Таны үргэлжлэл томхон бат сайхны лам норжмаагаас. Бано баян самбано энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Алтан туяагч мөн үү? Ахосны зав ястэгтэй. За Бано. За сайн байна уу? Сайхан зусч байна уу та? За тандаа юуны юм өнөөдөр ингэ онцгой сайхан өдөр их хөрсийн баярын галцогтой халуун баярын мэндийг хүргье. За гэнтийн мэдэг сэтгэлийн зацал утастай мэндчилгээнээс тантайгаа холбогдож байгаамаа. Танд минь мэндчилгээ ирсэн байна. За өнөөдөр ингэ онцгой сайхан өдөр онцгой сайхан эдбэл шүнжигтэй сүүмбэрхэн ичидэ гэсэн хүндэтгэл билэг ирсэн байна. Үрсэн өсгөн хүний дайтай болгох үүрэгт ажлыг та минь олон жил хийлээ. Үрсэн одоо өсч өндөм том болжээ. Үүрэгт ажилласаа халагдаарай. Ичимэн гэхэд үгүй дээ үгүй. Инхри үрс минь үүрэгт ажил минь угтаан насаараа л гэх тоддголтой л гэж хариулна да. Нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй тийм их сэтгэл үрс бидэнд нь байвч нарт хорвоогийн жамаар нааш цаашгүй зүдгсээр нэг л мэдхэд танийгаан халамжлахаа хайрлахаан төр зуртан мартсан байдаг шүү. Нас нь болоогүй дээ чимэн жаахан завтай болохоор хайрлий хайхрий гэж явсаар нарт хорвоогийн зүгтааж болохгүй хуйлтай нүур тулахгүй. Нэг л мэдхэд дахиад умартан дараа удахгүй хайрлнаа ярина сэтгэлэн зориулнаа гэж хоошлуусаар яг одоо өнөөдөр хайхар өнөөдөр л үгийн сайхныг урал яагаад гэвэл дараа гэсээр бид аль хэдийн хожимдлын уулзуур дээр зогсно. Тийм л учраас эрхэм сайхан дэлгэрийн жигийн амжиж хайрлах ахуй сайхан сэтгэлээр элбэр дижидэн сэтгэлийн зацал зориулж өөрөө шүлгэн зохион ичи танийга баярлуулъя гэсэн юм аа гэж өнөөдрийн онцгой сайхан өдрийн хөрсийн баярын мэндийг таньдан өргөн дэвшүүлэн мэндчилгээ хүргэхийн сацуу үр хүүхдүүд ажцээ хүргэн хөөд нарт нь бүгдд нь баярын мэндийг дэвшүүлээ. Таньдан бид бүгд эрүүлэн саруул сайхан энэ хорвоогийн дэлгэр сайхан бүхнийг хүсье. Нас нь урт нартад идлэх буян аривжиж байх болтугай. Алтан сайхан буян зэ энэхэн амьдралыг амтлах боломжийг бидэнд олгосон томгүй хүнтэн ээжтэй хайртай гэж таны үргэлжлэл том охин бат сайхны лам норжмаагаас гэсэн хүндэтгэл иржээ. За тэгээд энэ л торгон мөч маань дурсамжуулаад бичлэг болон хадгалагдсан үлдэж байгаа. Та минь хайртай эрхэм үр хүүхдүүддээ хайртай том охиндоо зориулж ирэх сэтгэлийн нүгийг энэ мөчөд сонсъё. Эцэг нөхөрлөө хүндан бас ихтэй баярын гэргийа. За эцэг гэж өрөөлөг сайхан гэдэг үсээрээ эцэг хайртай шүү. За тэгэлгүй яах вэ? За тэгэлгүй яах вэ? Тэгээд энэ сайхан өнөөдрийн тэрд баярт өдөрт тань зориулж байгаа баярын хүндэтгэл шүлэг болвол таны охины зохиосон шүлэг эрхэм сайхан ичидэн зориулж байгаа юм шүү. Тэгээд та минь нэгэн сайхан дуун цацлыг охиноос нь зориулсан байна. Уран бүтээлээ хүлээн аван уцаас салгалгүйгээр уран бүтээлээ хүлээн аван шимтэн охиныхон зориулсан шүлэгтэй хамт сонсоорой. За эрхэм сайхан уршилангийн дэлгэр сайхан бүхнийг дэлгэр дэндүүд өрн шүтэн ичидэн эрхэмлэн өрөнгөсий хайртай шүү ээжээ. Яг одоо өнөөдөр хайхар өнөөдөр л үгийн сайхныг урал яагаад гэвэл дараа гэсээр бид аль хэдийн хожимдлын уулзуур дээр зогсно. Хаяа би хачин юм аа гэж бодолд авдах зур ялах байхад ижим нь хайрлан халамжилж хувцаслаж хооллож амтнаар дэтгэж ач буйнаа өгч байсан. Нас нь өндөр болохоор бүх зүйл өөрчлөгдөж солилцлын тойл болдог юм шиг гэж бодох. Би ичиген хайрлан энерж халамжилж амтнаар дэтгэж ач буйнаа буцааж өгдөг нь жам юм да. Ижим нь үрсэн ялах балжирт нас бид хүргэсэн хүн байлаа. Ижим нь харин насан өндөр болох үед хүүхэд болж үрс бидэн ээж боллоо. Ингээд бодохоор юм гэдэг учиртай юм аа.
илүү ихэд шунах гэвэл дандан их л шунана. Хэмжээсгүй ихээр үрс бидэн зохиг эрхэм сайхан ижидэн эрхэм дэлгэр сайхан бүхнийг хүснэ. Эрхэм сайхан ижидэн хайртай шүү. Шүлгийн эзэн томохон лам норж магаас нэжидэ. Энхэн сайхан шүлгэн төрлөгээ. Энхэн сайхан дуун цацалтай зариуллаа. Ижихэ нууж унагсан нулимсанд нуугдж ургасан цэцэг юм. Ижихэ сарамчилж харсан нүдэнд сар шиг асгарсан гэрэл юм. Цэцэглэж ургасан сармай юм. Ижихэ цэгнэж батсан батал нэр миний бүтэн явсан юм. Ижихэ сургаач суммач мөргсөн үгний Үрсээ өсгөн хүний тайтай болгох үүрэгт ажлыг та минь олон жил хийлээ. Үрс нь одоо өсч өндийн том болжээ. Үүрэгт ажилласаа халагдаарай чимэн гэхэд үгүй дээ үгүй. Инхний үрс минь үүрэгт ажил минь угтан насаран гихт ододол тойл гэж хариулна да. Нүдэн тарагдахгүй гарт баригдахгүй тийм их сэтгэл үрс бидэнд нь баявч нард хорвоогийн жамаар наас цаашгүй зүтгсээр нэг л мэдгэд танийгаан халамжилхан хайрлахын төр зууртаа мартсан байдаг аа. Нас нь болоогүй дээ. Чимэн жаахан завтай болохоор хайрлыг хайхрыг гэж явсаар нард хорвоогийн зүхтааж болохгүй хуйлтай нүүр тулах үедээ. Нэг л мэдхэд дахиад умардсан дараа удахгүй хайрл нь ярин сэтгэлэн зариулна гэж хоошлуулсаар яг одоо өнөөдөр хайхар өнөөдөр л үгийн сайхныг урал. Яагаад гэвэл дараа гэсээр бид аль хэдийн хожимдлын уулзуур дээр зогсно. Хаяа би хачин юм аа гэж бодонд автах зур нялх байхад ичимэн хайрлан халамжилж хувцслаж хооллож амтнаар дэтгэж ач буйнан өгч байсан бол насан өндөр болохоор бүх зүйл өөрчлөгдөн солилцлын төлөв болдог юм шиг гэж бодох. Би чиген хайрлан энерж халамжилж амттнаар дэтгэж ач буйнаа буцааж өгдөг нь жам юм да. Ичимэн өрсөн нялгаварлчирт нас үед хүргэсэн хүн байлаа. Ичимэн харин насан өндөр болох үед хүүхэд болж өрс бид ээж боллоо. Ингээд бодохоор л юм гэдэг учир та илүү их шунах гэвэл таньдаа л их шуннаа. Хэмжээшгүй ихээр өрс бидэн гэсэн хүндэтгэл зазлаа. Сүм тэрлэгтэй дэлгэр сайхан шүншигтэй бурхан ичидэн таны үргэлжлэл охин лам норч магаас нь зариуллаа. Урд насалж удаан жаргаж та мань орчлонд уртын дуу шигэ дэлгэр жаргаарай. Ижихэ ургсан сүний цацлаар өндөж ургсан цэцэг юм. Ижихэ хоноронд зүтлэгдсэн хон цагаахан үрэн юм аа. Ижихэ энгэрээ тушиж ирэхэд жаргасан нэгэн цэцэг.
За тэгээд урсамж дүүрэн сайхан баярлаарай. Таньда аз жаргал ивэлэрэл ертөнцийн дэлгэр дүүрэн бүхнийг хүсье. Сайхан баярлаарай. Баяртай. За баярлалаа. Таусантай гişмэнгэр амжилт тань сайхан бүхний хүсээрээ. За гэлалаа. Гэнтийн сайхан бэлгийн хичээ бурхандаа хүндэтгэн зориулсан үрдэн бас их үрсийн баярын мэндийг гэр бүлдэн гэгээлэг тансаг бүхний дээдэг эрхэмлэн өрөн хүсье.